Өмнө хэдүүлээ алмсын гэрэлд гарч алмсыг хайж олсон байгаа. Өнөөдөр хэдүүлээ алмсыг хайж олох болно. Яг л мөн байна да. За энэ түшгийг чинь суллая. Үүр барьж идлээ штэ та хэд. Тэгвэл Монголд алмсаас илүү сонирхолтой нэгэн түүхэн амьтан бол үлэг гүрэл буюу динозавр байгаа. Тийм учраас би өөрийн биеэр динозавр хамгийн их амьдарч байсан гэсэн газар руу гараад шууд гүүгээд очиж өөрийн биеэр үзэхээр шийдсэн юм. Ингээд миний аялалд тавтай морилно. Guys. Хэдэн километр алхаж байгаа ийшээ. Яг жихнээсээ цусч эхэлсэн шүү. Гурван өдөр 3 шөнө алхлаа. Энэ гой газар чинь уух ус чалах. Бааш идрээс асууя. Энэ хавьд ус уух газар байгаа болов. Тэг бас динозаврын мөр хайж байгаа. Манайхаа туслаач тхүү. Гүйж ийн. Та яа гайхаад байгаа юм бэ? Ийшээ ус олж уух газар байгаа болов. Залуу минь. Хөөе, залуу минь. За энэ баахан тэмээнүүд донд ямар ч байсан ирлээ гайг байхаа ийш ойрхон л ах. Тийм ээ guys. Та юм ярил та. Гэрийнхээ мишлээ дэвшүүлээрэ. Өмнө говьт суугаа аав ээж эмээ өвөө тэмээнэртээ тэмээнэрийн баярын мэндийг хүргье. Наш. Динозавр байна уу? Оройта. Тийш юу динозавр? Динозавр хаашийн банхуур. Тийш юм уу? За. Тийшэл юм шиг байна ямар ч байсан. Хүлээж л банхуур. Хүлээж. Болий. Юу вэ? Динозавр ясаж яана олцсон юм шүү. Энэ юу вэ? Динозавр ясаж арай биш байх шүү байна. Мөн үү? Ардталтай ийм юутэй. За та хэд л мэдж байгаа хта комментор бичээрэй. Динозавр яс болох хэрэгтэй. Пүү. Ийм их яс суударсан газар байна. Динозавр яс чи ийм шинээрэж байна гэж байхгүй хаа одоо. Байвал нилээл чулуутсан байх хэвээр. За. Явж л ямар ч байсан. Манайха ашгүй мотоциклын хүн тарлаа. Газар асууя. Сайн явж гинөө.
Сайн явж гинөө. Би Улаанбаатараас гараад 3 өдөр 3 шөнө алхаж явж байгаа. Гол зорилго нь динозаврын мөр хайгаад явж байгаа. Энэ зүг рүү ямар ч динозаврын уул мөр байдаг гэж сонссон. Зөв үү буруу юу? Оо тийм үү, ашгүй аль хавцаа вэ? Оо за хэр ойрхон юм? Тийм үү. За өөр чин дүүл дөхөөд буусч болох уу? Оо за ашгүй. Баярлалаа. Үу азны юм. Өөр энд амьд үү? Тийм ээ. 4-5 жил болж байна да. За. Мал тий. Тийм үү. Хитэн тэмээтэй бай. Тэмээтэй юу? Байгаа 300 тэмээ. 300 тэмээ? За. Олон тэмээтэй юм шиг. Ийш өөр тий. Архаа ингээд бачна. За ёстой их баярлалаа. Яг хэрэгтэй үедээ таарлаа. Одоо ийшээ би ингээ алхаа явах юм байна тий. За ёстой баярлалаа. За баяртай. За ингээ ийшээ. Яарах гэсэн бэ. Мэдзэнгүү гой газар ямарсан. Алхаж чинь нэлээд удаан алхлаа. Динозаврын мөр байтугай амьд амьж алах одоогийн байдлаар гүрвэл 10-20-оос өөр амтай алах ямар ч байсан биш алхаж яхад учир нь олдох баха ямар ч тэ үгүй тэндээс нэг машин ирж байна. Зогсоорой. Сайн байна. Үлэг гүрүүлийн мөр хайгаад явж байгаа. Тэгээд ийшээ байдал гэж сураг дуулсан ямарсан энэ зүг рүү. Тэгээд та мэдхүү тийм газар. Шар цав гэдэг газар үлэг гүрүүлийн юу байдаг? Тий тийшээ байхаа тийшээ л ах ямар ч байсан. Сууж хахад хөлөө нүгэд үгүй. Оо нэр юм уу? Зүгээр би угаасаа зам дагуу явж байна. Оо за ашгүй. Нонгохгүй ах шиг байна. Оо за ашгүй. Оо азны юм. Хэдүүлээ ямар ч байсан хөрвүүлж болох юм байна. За би яг сая бүр нилээ ядарсан явж ийсэн. Харин тийм болтой шалсан. Юу илээ гэсэн нэг л тань хүн харагдаа явчих чинь. Бичлэг үзчихсэн юм тий? Бичлэгийг үзчихсэн. Дээрэс нь манай хүн чиний контентэнд орсон байсан. Оо тийм үү? Таны хүү чинь миний контентэнд орсон. Тийм үү? Тийхгүй яах вэ? Хизээ ямар контент орсон? За манай хүн үзүүлээдсэн юм ба. За би зургийг үзүүлээд гэх. Өшгөхийн контентэнд орсон гэдэг над руу зураг явуулаад гэр мэр өргөд. Нэг нуруулаг хүү юу? Тий. Одоо энэ зургийг явуулсан байсан над руу. Зураг нь харагд. Энэ юм уу танай хүү? Тий. Тийш тий. Гэр өргөө тэрүүгээр ч зүгээр. Баах найзуудтайгаа ангийнхантайгаа ч юм болоод явж ирсэн тий. За. Тэгвэл аав хүү хоёр баг миний суугаар бас хоёулаа гарчлаа шүү. Тэглээ шүү тий. За. Та ийшээ энд яа ажилт юм уу те? Гүүг ахны юу яа тий жуулчлал явуудгийг. Энэ говь газар зүгээр. Би ч харин машин дагтах гад явсан чи машин олддгүй. Тэгээд за өөр алхаад ч болтгоо ойртчихъя гэд явж ийсэн. Ашгүй харин таарлаа. Ийш хэр удаа явах ойрлоо? Одоо ийш нэг 120 км байгаа. За би бас ойрцсон л юм байна. Ер нь бол. Үлэг гүрүүл амьдарч ясыг нүдээр үзэгвич Автага хамт муцээд очиод Аригасына харсан ёо Үлэг гүрүүлийн аврахтыг Бариг юртон сталагын бодлоо Өнгөн бүртэл дахианастом Хагашдаг дахэ гардгийн бодлоо Одоо бараг 40 да нөгөө шар цав цавдаар бараг л ирчлээ дээ. Ер нь бол тогтцоороо энэ хавийг өмнө гоо шар цав гэж боддог. Одоо энд чинь л нөгөө динозаврын мөр байгаа гэж байгаа шүү дээ тий. Энд чинь л одоо энэ нөгөө чиний хайгаад байгаа юуны мөр чигийг гаргах хүн маань энд л байгаа. Би одоо тэр хүнтэй л уулзуулах гэж яваад байна. За ашгүй. Ямар ч байсан нэлээд явсных эцэст нь хүрх газараа ойртож шүү. Ямар газар харин тантай таарч хөрвүүлвэ. Саяын газар алхсан бол би хэд хоног алхах байсан болоо. Километрээр ярих юм бол наашаага 100-аад километр гэж бас хөрхөн удаан алхана. За. Тодорхой хугацаад орно. Ашгүй.
За дүү өстө энэ дээрээс л бүх чигээ гаргана да. За, эндээс л одоо чиг олдно доо. ороход учир нь олдох бах тий. Тэг. За За тэгээд дүүгийн явж байгаа ажилд нь амжилт. За баярлаа. Зүгээр ах юм доо. За. Юу нү шар цав үлэг гүрвлийн мөрт газар. Өмнө аймгийн Манлай сумын түүх соёлын үл хөдлөх дурсгалт газар. Шар цавын палеонтологийн дурсгалт үлэг гүрвэл мөр бүхий газрыг засгийн газрын 13 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 414 дугаар тогтоолоор улсын хамгаалтанд авч хамгаалтын бүс тогтоов. За хамаагүй орж болдог байгаа. За guys энэ л бидний зорьсон зүйл байх ёстой доо. За. Яг жинхэнэ динозаврын мөр олоход ч ойрхон байгаа юм шиг л мэдрэмж төрөөд байна да. Замс ийш явъя. Энэ үр юу вэ хараа. Палеонтологийн хээрийн лаборатори музей. Хаалтай яана. Тийш явж үзье тэгвэл тэнд хүн байх л ёстой. Энэ дээрээс тэнд хүн байна уу та? Тийм билүү та. Ашгүй хүн олсон шүү. Guys. За сайн байна уу? Сайн байна уу? За. За сайн явж гин үү? Ханаас хаа урж явна? Түүн Улаанбаатараас динозаврын мөр хайх зорилготой ирж байгаа. Тэгвэл Бүр яг зөв газар яг зөв газар ирсэн шүү дээ. Хүү. Тэгэхээр энд одоо динозаврын мөр байгаа гэсэн үг үү? За ер нь бол энэ яг орчимд л бол за нэг 13,000 орчим мөр. Үлэг гүрүүлийн мөр байна. За guys. Зөв газараа ирсэн биш үү? Ямар ч байсан. Йоо, за эцэст нь ямар ч ирж чадлаа. Гэтэ энэ аюу сонирхолтой харагдаад кинон дээрээс л яг энэ дүрсийг харж илаа. Одоо Муми гэж миний баавахта үздэг байсан кинон дэр ингээл малтаалах эртний мөр хараал олдоол. Талбай дээр хамгийн тод өгөөд хамгийн том мөрий. Тэгээд бүр хамгийн гайхалтай нь махан ид шүү дээ. Авраг махан ид үлэг гүрүүлийн мөрийг харъя л тий. Энэ бол одоо 3 хуруутай авраг махан ид үлэг гүрүүлийн хонхор хэв мөр байна. Энэ тэгээд одоо яг жинхэнэ мөр үү те? Тий, одоо ерөөс энэ амт ингээд гიშгээд одоо энэ мөрийг ингээд мөрдөх юм бол ингээд ийшээгээ ингээд энэ харж байна те. Ингээд хонхор болгон одоо энэний үргэлжлэл мөр гэсэн үг. Тэгээ хамгийн тод харагдаж байгаа хэсэг нь бол энэ. За энэ бол одоо ингээд үндсэндээ дунд хуруу. За тэгээд энэ бол одоо энэ ядам хуруу гэж илэрхийлж болно те. За энэ бол үндсэндээ долоо хуруу. Тэгээд махан эд үлэг гүрүүлүүд бол ихэвчлэн хойд хоёр хөл дээр тэгээд 3 хуруутай мөрийг ихэвчлэн үлдээдэг. Тэгээд энэ талбай дээр бол олдсон үлэг гүрүүлийн мөрнүүд дотроос махан эд дотроос хамгийн том мөр нь 86 см шүү дээ. Том, маш том. нэлээд том махчин динозаврын мөр байна. Guys, энэ бол түүх мөч амьдралдаа анх удаа миний хүрсэн хамгийн олон жилийн настай амтны мөр. Гараа өрөөд үзчих болох уу? За айц авсаа. Guys. Яа. Юу алмасаас том мөр харагдаж байна. Одоо үндсэндээ бол энэ мөрийг ингээд одоо гарсны дараа тийм ээ. Ингээд гадны одоо орчин ингээд дүүргээд ингээд дүүргчхээрээ одоо ийм хатуу эсэн чулуу дүүргдэг адилхан болчихно тийм үү. Тэгээд ухаад ингээд гаргаад ирэхээр үндсэндээ ингээд дотор хонхор хэвнүү яг амтных нь өөрийнх нь яг хөлийн морфологиндээс харж болж байгаа. Энэ динозаврын одоо яг нөгөө төрөл зүйл нь нэр нь тодорхой байгаа юу? За энэ орчмоос бол олдсон одоо бидний нөгөө сайн мэдэх нөгөө T-Rex гэлээдэг тий. За нөгөө юу лээ? Jurassic Park гол баатар тий. Тэрний одоо үеэл Монголоос олдсон одоо Тарбозавр гэж байдаг байхгүй. За тэрнтэй дүүцгээд одоо амьд хэлмөр гэж бид нар тоосч байгаа. Энэ одоо яаж ингэж одоо олон сая жил ингэж тогтсон бах уу? Одоо ингэж байж идэг байна тий. Шалтгаан нь юу вэ? Ер нь бол шалтгаан нь бол одоо энэ орчин өөрөө нөгөө нэг юм маш гоё тийм чиглэг одоо устай төр зүрийн тийм нөгөө нэг борооны дараах ингээд тогтсон тийм цөөр мэдэртэй газар байсан. Ингээд жоохон намгархадгүй гэх юм уу та. Хит бас тийм ус нэг чиглэг юу нойтон биш. Тэгээд дээр нь хурдс маань өөрөө тийм айгүй тийм бетонлог одоо юу гэдэг цемент баг байгалийн цемент шиг тий. Одоо учраас ингээд сайн хадгалагдж үлдсэн мөр. Байгалийн ус өөрөө ингээд урсгалаараа баг ингээд тогтох боломжийг нь бүрдүүлсэн. Одоо энэ орчинд бол ерөөсөө нэг амтэн ингээд ундаалдаг тий голын тийм айс авын хэсэг болж таардаг. Тэгээ тэр нь бол нөгөө мөрийг одоо хадгалж үлдэх тэр хамгийн том дэмжлэгийг үзүүлсэн гэсэн. Тэгэхээр энэ бол одоо нэг үндсэндээ хэдэн см тий. За нэг 6 см орчим болох. За тэрнээс тэр хавцаа тий. За тэгээ нэг ингээд эндээс эзгэрдэг. За нэг
Ингээд 6 сарын орчим гэдэг чинь одоо сая намайг хайгаа явж байхдаа тэнд нэг гой хөшөө харав уу? Тий. Тэр хөшөөний одоо Эзэн нөө. эдсэн мөрний мөрнөө тий. гэсэн үг тийм ээ. Тэгээ одоо энд талбай дээр их жишээ нь одоо энэ байна тий. Яг энэний үргэлжлэл нь одоо энэ байна тий. Ингээд за энэ бас ингээ ийшээгээ нөгөө тийшээгээ явцсан мөр байна тий. Тийм байна. За ингээд талбай энэ талбай дээр бол ингээ жижиг одоо энэ байна тий. Би арай ч ийм тод байна гэж бодоагүй. Тэг одоо тэгээд энэ хардаа энэ ингээд ингэхээр яаж юм. Баруун зүүн гэж Тийм байна тий. Яг ингээ гიშгцэн шиг тий. Тийм байна. Тэгээд энэ мөр тэгээд мөрнөөс л одоо өлөг гөрүүлийн маш олон одоо мэдээллийг гаргаж болдог. Одоо жишээ нь энэ одоо өлөг гөрүүлийн биеийн өндрийг уртын тооцож болж байна. Жингийн бас тооцож болдог. Жинийг яа тооцсон юм бэ гэхээр энэ гүнээс нь шалтгаалдаг тийм гаргаж ирж болж байна. За тэгээ олон тийм нарийн одоо математиктэй холбогддог аргууд байна. За одоо арай нэг дунд зэргийн биетэй те энэ харж байна те. Ингээд Тийм байна. энэ бол одоо тэмээ ярил маягийн. Хоёр урт хөлтэй ингээд. Хоёр хөл дээрээ гүдэг те. Хамтд байсан байна гэж. Энэ бол ингээ байгалаараа өөрөө ингээ илэрсэн мөр өгөхгүй юу? Тэгэхээр энэ одоо үргэлжлээд энэ талбайгаар доогор бол зөндөө мөрнүүд байгаа гэсэн үг. Одоо сая нөгөө хоёулангийн ярьж ойлгосон T-Rex маягийн хас бүр арай жижиг гэн те. Тийм байна. Сэрнэ том мөр байна. Энэ бүр их тод байгаа шүү дээ. Энэ бүр ингээд Тийм байна. үнэхээр намайг энийг одоо мөргөхгүй л өөр юуг мөргөх гэмээр Баталгаатай мөргөлөө байгаа шүү дээ те. За нэг ойролцоогоор энэ дотор 2600 мөр байгаа. Дэлхий дээр ер нь өөр газар ийм тод мөр үлдсэн газар ер нь хэр их байд юм болоо. За ер нь олон. Монголд бол өмнө говьт их байна. Монголд л бол одоо үндсэндээ бидний судалгаагаар бол нэг 24 газрыг өлгөрүүлийн мөртэйгээр тогтоочод байгаа. Тэрнээс нийтдээ нэг 18000 орчим мөрийг тогтоочод байгаа одоо. За тэгээ 18000 орчим мөрөн дотор бол одоо ийм олон төрлүүд байна шүү дээ. Энэ ингээ заварпод гээл те. Одоо ийм урт үзүүтэй айгүй том. Тийм одоо энэ ингээ зураг яах те. За тэгээд энэ болохоор ингээд арай өөр одоо нөгөө орнитоподс буюу одоо ийм шувуу харцагт өлгөрүүлүүдийн одоо өвсөд гэсэн үг те. Ийм 3 ороотой мөр. Өнөөдөр дахианы чинь баг өвдөж ерөнхийдөө тий. Тэгэнгүүт энэ одоо нөгөө махчт маань сая нөгөө хоёлаа энд том махч нь ямар байсан тий ингээд тэнгүүт ийм мөрнүүд байдаг байна шүү дээ тий. Тэгээ нөгөө жижиг нөгөө авим юмс юу шуудцтай л үргэж ийм мөрнүүд байдаг. За тэгээд энэ талбай дээр бол нийтдээ түрүүнд хэлсэн 2600 орчим мөр байгаа гэх тий. Тэнгүүт эндээс бид нар нөгөө юу харж боломжтой юм гэхээр энэ нөгөө жижиг үлэг гөрүүлүүдийн том дунд зэргийн биетэй үлэг гөрүүлүүдээс хүргэлснийг харж болж байгаа. Сүргээрээ нэг чигт явсан. За тэгээд бид хоёроо зогсож байгаа энэ шилэн доогоор ингээ үргэлжлээд ингээ энэ хойд зүгт чиглээ явж байгаад за эндээс нэг 10 орчим метр явгоот ингээ нэг тийш бүгдээр ингээ хөдөлсөн байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө нэг яагаад хөдөлсөн бэ гэхээр мэдээж нөгөө авраг амтан маань магадгүй айлгсан ч юм уу те. Тэрнээс ингээ зогтаах ч юм уу те. Тим хөдөлгөөн хийсэн байх магадaltaй болчихж байгаа. Дэлхийн маань өөрөө нэг л тип байсан байхгүй гол. Гэтэ нэг 220 орчим сая жилийн өмнөөс голаад нөгөө тектоникийн хөдөлгөөнд ороод хагаар чинь салж эхэлсэн байдаг. Тэгээ тэр нэг твийг бол пангай гэж нэрлэдэг гэсэн байхгүй. Тэгээ тэр пангай дээр байсан амьтд маань одоо ингээд байж байгаа мэдээж ингээд газар ингээд хоогдоо явахаар шилжиж тэрийг ингээд дагаад ховсож өөрчлөгдөд хөгжөөд тусдаа одоо бидаас нь төрөл зүйл болж одоо амьдэрсэн байдаг. Тэгэхээр тэр нүүдлийн юугаарч гэдэг юм эхлээд ер нь бол Монгол оронд бол эргэж ирсэн юм. Монголоос анх үүсээд дэлхийгээр тархсан юм уу те. Ийм бол ерөөсөө маш өндөр таамаглал байдаг. За тэгээд шар цавыг анх нээсэн түүхэн их сонирхолтой. Байшин цавын олдорт газараас ингээд Монгол Японы хамтарсан экспедиц 1995 оны 7 сарын 31-нд энэ одоо Дорнуур аймаг руу нүүдлээд ингээд явж байхдаа энэ зоон дээр ингээд нөгөө хуучин нөгөө хэрглэж ирсэн нөгөө ГАЗ 66 гэдэг орос машин тий. Тэр машиных нөгөө ус нь халаад зогссон. Тэгээ жолооч нөгөө машиныхаа ус мусыг ингээ хөрөх гэ байж хооронд нөгөө хамтарсан экспедицийн судлаач одоо Мацуко гэдэг Япон одоо энэ харагдж байгаа энэ Псетиний доор байгаа анхны мөрийг олсон байдаг. 4 ширхэг мөр олсон байдаг. Тэр санаандгүй байдлаар олсон гэсэн үг. Тэгээд тэр хүн болоод үндсэндээ бол энэ газар дээр гүйж байгаа л олцсон санаандгүй. Ер нь тэгээд 1990-ад оныг хүртэл бол Монгол орноос ингээд үлэг гөрүүлийн мөртэй байсан гэдэг нотлогоо юун дээр байсан гэж чи бодож байна. Шүлгэн дээр байсан. Бигзэн явуулан гой шүлэг гэдэг чинь би хаан төрөө гэдэг. Тий. Айгуу гой шүлэг тий. Ингээд бүр ингээд үг гүрэн одоо цаана үн цэнтэй Монгол орны нутагт өсгөөд юу хадгалагдаж юу үлдсэн ингээд бүх юм байдаг. Тэрнэн дээр нэг юм хоёр мөр өгдөө. Үлэг гөрүүлийн мөрийг өдөө хүртэл хадгалсан онгон зөнгөр талыг эзэг нэгэн бие төрлөө гэж. Яг үлдэг гөрүүлийн гэж байгаа. Тэгээд бүр хэлсэн тий. 1959 он зохиогдсон. Бүр өмнөх юм. Тэглэг байдаг. Тэгэхээр чин Монгол орноос бүр 59 он шүлэг зохиогдно гэдэг чинь тэрнээс өмнө тэр үлэг гөрүүлийн мөрийг олцсон гэсэн. Мэдчихсэн. За тэгээд шар цавын хамгийн анхны олдсон мөрийг бол бид нар нөгөө энд ингээд энэ шилний доор ингээд хийцэн хадгалж идэг. Тэгээд ер нь бол хамгийн анх энэ 4 мөр л олсон байт юм лээ.
Тэгээд энэ дөрвөн мөрийг бол мах ээж төлөв гөрүүлийн мөр байна гэд. Тэгээд тэр тухайн он жилүүд бол тэр хамтарсан экспедиц явуулсан энэ мөрийг нээсэн хүмүүс маань бол яг өмнө жил нь Африкт үлэг гөрүүлийн мөрний ангид судалгаа хийж яваад үлэг гөрүүлийн мөр гэж ийм байд юм байна гэдэг айгуу сайн мэдэж авсан. Мэдлэгтэй хүмүүс явж ирсэн биш зүгээр бас ингэ. Тэгвэл ер нь өөрөө ч тийм байна. Ингээ харахаар энэ дандаа чулуунууд л байгаа шүү дээ. Тийм ээ. Одоо ингээ шаардвал юу ч мэдгүй юу ч мэдэгдэхгүй. Тэгтэл энэ чулуу болгон ч нөөрөө одоо түүхтэй. Тэгээд ер нь явандаа энэ ажил маань энэ газрын маань бол ер нь бол дэлхийн одоо ЮНЕСКОгийн геопаркийн шүлжээнд оруулахаар бид нар бас зорж ажиллаж байгаа тийм. За одоо ингээд геопарк гэхэлэр одоо миний ойлгосноор одоо энэ хашаан дотор одоо энэ мөртэй газар гэж ойлгож байгаа. Зөв үл өөр газрууд байна уу? Энэ бол яг гол цөм нь бол шардсав, гөрүүлийн мөртэй газар. Тэгээд энэ орчимд байх түүх, археолог, соёл бүх юм хамруулаад за тэгээд мэдээж нутгийн хэрэгтэй. Нөгөө уламжлал зан заншилдаг чинь яг одоо бит ус өөр орчно гэсэн үг. Геопарк гэдэг одоо утганд бол гео гэдэг яг зөвхөн геолог биш. Гео буюу одоо энэ чулуун мандал дээр байгаа бүх соёлд бүгд орно гэсэн. ЮНЕСКОгийн одоо үндсэн хороотой бол ажлын хэсэг байгуулад төр хувийн хөвшил болон за мэдээж энэ орчинд одоо нөгөө уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг оюутлогой Рио Тинто бол одоо санхүүжүүлэх одоо тэр шатнд ажлуудын ихэнх анхан шатны одоо асуудал ажлуудыг хийж байгаа. Бид нар бол шууд ингээд нөгөө геопарк болгох чинь ингээд мөрөөдөж байгаа. Энэ бол маш олон шалгууруудыг давах хэрэгтэй. Тэрийг бүгдийг одоо бүрдүүлж байж геопарк болдог. Шар цав дээр одоо бид нар сая ингээд жишээ нь одоо та сая ингээд айгүй ядраа дээр нь ингээд хайж явж бод ирж штэ. Тэгэхээр тэгхгүйгээр бүр ирдэг. Тэр хүртэл нөгөө шалгуур үзүүлэлт нь ордог байхгүй. Тэгэхээр тэр шалгуур үзүүлэлт дотор ч одоо юу гэдэг замын тэмдэглэгнээс гула зам харгуу бүх юм тодох хэвээр. Тэгээд мэдээлэл нь тодорхой байх хэвээр. Энэ одоо яг жинхэнэ үлэг гөрүүлийн ясуу тий. Тэгээ энэ бол одоо гадразаврууд бие нугсан өшөд үлэг гөрүүлийн одоо бүтэ хэлхээ яс 1995 онд Монгол Японы хамтарсан экспедиц олоод за тэгээд дараа нь бол энэ манай Цогтбаатар гэж судлаач маань судлаад Гоби Хадрус Монголенсис Цогтбаатар гэж нэрсэн. Яг бүтэн нэр нь би яг бодож байсан байхгүй. Энэ хаанаас хин яг ингээд динозавруудын нэрийг баг тэр үед мэддэг байсан юм шиг өгөөд яваад тийм ээ. Тэгвэл эн чинь бас учиртай юм байна те. Төрөл зүйлийн нэр гэхээр арай өөр бол явчихж байгаа. За. Үндсэн одоо энэ бүлгийн нэрүүд бол одоо энэ одоо жишээ нь энэ үлэг гөрүүл маань бол орнитопод гэдэг том бүлэгт багтаж байгаа. За тэгээд тэр дотроос халаад нугсан өшөд гадразавруудыг олоо. Тэгээд гадразаврууд дотроо бол бүр ингээд Гоби Хадрус гэдэг маань бол говийн гэсэн. Говиос олсон. Говийн тэгээд Монголенс гэдэг чинь бол Монголынх гэсэн үг. Одоо энэ амьтанд бараг дутуу яс гэж байхгүй. Амар одоо хөл хурууны уйнууд те маш жижиг деталь болгонууд ингээд бүтнээрээ хадгалагдж үлдсэн юм бол төр. За тэгээд шинж тэмдгээрээ бол яалч шинэ төрөл зүйл байх юм байна гэдэг үндэслэл ингээд тодорхойлцсон. Өвсөнд хийжээлт үү? Өвс хийд шүү дээ. Одоо ингээд Jurassic Park бидний мэдхээр аюу гоё кинод шүү дээ. Багаас үүсэн динозаврын төсөөлттэй. Одоо тэд нар судалгаагаа иймэрхүү одоо Монголоос авч яадгүй одоо яаж одоо яг ингээд одоо динозавр ингэж хөдөлдөг, тэгж хөдөлдөг гэх киноноор гарах дүрсээ ер нь яаж. За ер нь бол одоо яг одоо тэр хөдөлгөөний асуудал дээр бол нөгөө булчин шүрмсийн тий одоо энэ ясан дээр үлдсэн хонхор энэ янзын дүрсээр бол нөгөө булчингийн хөдөлгөөнүүд ингэж гаргаж ирээд тэгээ мэдээж тэрийг бол нөгөө технологиор дамжуулаад одоо хөдөлгөөн хийж. Мэдээж энэ амьтныг одоо ямар дүр төрхтэй байсан, ямар хөө амьтан байсан гэдгийг бол яг судлаач нь гаргаж ирдэг. Одоо жишээ нь нөгөө сая ингээ Jurassic Park ярьлаа тий. Энэ баг хамгийн анхныхын Jurassic Park-ийн одоо 1-р анги гэж хэлэхэд 1900-ийн тий 90-ад оны л тий гарсан баг. Тэрний одоо зохиолч нь нөгөө Стивен Спилберг тийм баг. Тэр хүн бүр ингээд манай одоо Монголын одоо алдарт нэрт судлаач одоо Эренчингийн Барсуулт гэж хүнээс бүр ингээд терапот буюу мах ээж төлөв гөрүүлийн хөдөлгөөнийг асууж ирсэн гэж байна. Тэгээ асууж бүр одоо тэр хөдөлгөөнийг ингэж хийснээр тэр нь өөрөө бүр юм маш шалмаг хөдөлгөөнтэй. Тэгээд маш тийм догшин харгас замтай. Одоо нөгөө блүү гээл Jurassic Park гэдэг үг шүү дээ. Ингээл хойд хоодох гээл тэрний одоо яг хөдөлгөөн бүрэн хөдөлгөөний одоо манай Барсуултаа гаргаж өгсөн гэдэг. Мундаг найруулагч нар ч одоо тэгэл ийм болохоор л мундаг байгаа шүү дээ. Яг энэ деталь болгоныг судалгаан дээр тулгуурлаж юм нөгөө сошиал дээр хошигноод ингэж хэлжсэн байхгүй юу? Энэ динозаврын кинон дээр динозавруудын дууг нь одоо хинт сонсоог гэж яаж ингэж дуурж байгаа мэдж байгаа юм гээд тэр хүртэл одоо энэ хоолоо моолоо одоо тэр юу гэдэг амны юунаас л тэгж тий одоо ингээд энэ бүрэн хэмжээний олдсон олдрууд гэдэг шүү дээ тий. Одоо үндсэндээ энэ толгойн яс гэдэг хэд бол маш ховор байхгүй юу? Одоо жишээ нь энэ нэг маш нэмгүй ястай учраас тухайн амьтан ингээд үгсний дараа тэр толгойн яснууд ингээд хамгийн түрүүнд нөгөө нэг салаад ингээд толгойн яс ч бас маш олон яснуудаас бүрддэг. Тэгээ тэр бол ингээд деталь нь салцдаг.
А гэтэл одоо тэр дуу аваагийн хүртэл гарах боломжтой тийм олдрууд олдсон байхгүй. Тэр нөгөө дууны их хөвч тийм одоо хоолойдын бас тодорхой хэмжээний ясан одоо элементүүд байдаг. Тэрнээс нь шалтгаалаад одоо жишээ нь тэр махан идэж гэх юм уу эсвэл тэр нөгөө зарим өсөйдж амтны тэр нөгөө яг мөөрч байгаа юм шиг эсвэл нөгөө хүмүүрээ махиж байгаа тэр дүрс нөгөө дуу хоолойг бол гаргаж авдаг. Саяхан нөгөө сошиал орчин бас Монгол улсын хэмжээнд нэлээд сенсац боллоо шүү дээ нөгөө зузаан толгой төлөв гөрүүлээр тий. Монголоос нэгдсэн. Тэгээ тэрний нэг төрөл болох энэ амтад сепал гэдэг одоо энэ амтгаа гэдэг одоо шар цавтай айгүй ойрхон олдорт газраас яг энэ толгойн зөвхөн толгойн ороо хэсэг олдсон. Jurassic Park тэр нэг гардаг шүү дээ. Гард юм уу? Машин ирээ мөргөддөг. Оо тийш дээ тий. Юунууд нэг анчид те нэг хуйлаас нөхдөд яваад нэг бугуулж муугуул тэр Орц яаж байгаа дээ. Тэнгүүт нөө зузаан толгойд гэдэг утгаараа нөгөө юм мөргөх гэсэн утгатай те мөргөдөг байсан байх гэсэн. Хоорондоо өрсөлддөг байсан ч гэдэг юм уу те. Амар их толгойн те. Энэ яс хүн алнаа. Энэ яс нь мөргүүлдэг гэдэг ер нь дискгүй шүү. Ер нь л нэг мөргүүлэл дуусах юм байна. Энэ харахгүй нарал дээр өргөсүүдтэй те. Амар амтууд байсан байгаа шүү те. Сан. За энэ яасан том яс вэ? Хүүх энэ одоо. За энэ бол одоо заварпод гэдэг энэ урт сүлтэй, урт үзүүтэй тэгээ маш том лагс бийтэй те. Тэр өсөйд штамтны маань хүзүүний ясаа байна. Йоо. Зөвхөн ганц хүзүүний нэг ширхэггүй юу. Энэ хүзүүний махыг мөлжүүл нэрээ. Өвлжингөө өвлийн хүн суугаад. Тэгээ өвлийн эд чирчтэй явж байгаа юм шиг. Одоо энэ хүзүүний ясыг малтаа сууж байгаа. Энэ одоо ингээд гимтэхгүйгээр эхлээд шороогоор нь одоо малтаа ингэж авч байгаа байж байгаа. Одоо энэ одоо хэн бэ одоо би уус дээ тий. За. Эний чи гадуур шороо морот бүгдийг аваад байгаа. Энэ бүр цэвэрлчээд байгаа. Энэ тэгээд одоо тусгай лаборатори руу авч яваад бүр нарийн цэвэрлээд ийм болдог юм шүү тий. Ийм олцсон гэж тохиороод одоо энийг одоо газар доор бол яаж мэдэж одоо яах вэ? Мэдрэгч төхөөрөмж байх уу? Яаж? Ер нь бол одоогоор бол бид нар яг тийм багц төлөв төхөөрөмжөд ашиглаж эрэл хайвал хийдэг. Зөвхөн яг байгалийнхаа өөрсдөө нүдэн мэдрэмж баримжаа. Дээр нь бол байгалийн илэгдэл өөрчлөлөөр ил гарсан юмудаас одоо амжилттай болох юм бол бүтээн болно. Амжилтгүй бол ганц хорвоо ч юм хүмүүс үзүүрч хийж болох байхгүй тий. Энд үрнэг сонирхолтой болдор бас та нар ингээ харуул. Энд загас бас энэ орчмоос олддог. Загасны дардс одоо энэ нөгөө маш нарийн одоо юм хууларч ундаг юм занар гэж байна. Занрын дотор ингээ хадгалагдсан юм загасны бүтэн хэлхээ юм биш те. Маш сайн харуул энэ тий ингээд уйнууд нарагдаж байгаа зү тий ингээд ингээ хавиргнууд нь тий яснууд нь биш те. Тий ингээд энэ бол одоо бас энэ ойрхоноос шарцсан иргэн ойрчмд олддог. За хойлооч одоо хаана хүрээд ирвэ? За бид нар олдорт газар гэдэг. За ер нь бол эндээс маш олон төрөл зүйлийн өлгөрүүлээд олддог. За саяхан бас нэг судалгаагаар нэлээд том загасны. Бид нар түрүү нэг жижигхэн загаснууд үзсэн шүү дээ. Цэнгийг уснаж гэдэг юм голд амьдэрдэг тий. Гэтэл эндээс бүр тийм том загасны шүд болсон. Тэгээ бас магадгүй энэ орчин бас арай өөр одоо юу гэдэг тогтцтой арай өөр одоо усны их үсвэртэй магадгүй тийм нөгөө муу том одоо нэг бас их том тэнгис гэлчэд буруудах байх тийм ээ. Тийм газар бас байсан шиг байгаа. Яг энэ одоо бидний ингэ явж байгаа газар бол үндсэндээ бол яг үлгэрүүлийн олдор олддог хэсэг нь байгаа. За сайн харуул янз бүрийн ясмаас олж магадгүй юм байна те. Олдлоо. Доош хараа тавил. Энэ одоо баг яс юм шүү. Энд ингэ яснууд байгаа шүү дээ. Энэ яс биш шүү. Энэ араа. За энэ арда хумс байгаа шүү дээ. Оо ингээд зүгээр байж идэг ээ. Гайхалтай. Тэгээ одоо энд ингээд бүр энэ чулуунд төр ингээд дүүрээс байгаа юм арда. Оо тийм биш. Энд одоо нэг амтан биш шүү. Ер нь баг ингээд энийг ингээд тойролоод малтахад бол нэг амт ус. Одоо хумс гэх жишээ нь энэ бол нөгөө орнитом юмэд гээд тэмээр бол маягийн үлгэрүүлийн хумс. Үнэ айгүй гоё олдор шүү дээ. Оо эн чинь би анхныхаа олдороо олчлаа шүү дээ. Guys. Юуны хумс гэдэг? Орнитом юмэд тэмээр бол маягийн үлгэрүүл. Орнитомуд Орнитом мимид буюу тэмээ хэрүүл маягийн одоо динозаврын хумсыг болцондоо бааваллаа. Анхны олдвор. Лайкад дарж баяр хүргээрэй guys. Энэ ингээд жоохон хайлалт явагдсан ясуу. Гэхдээ ерөнхийдөө яг орчныхаа юм болохоор хурдсроо. Оо зүгээр ингээ байж идэг ээ. Одоо энэ ингээд яатсан байгаа байхгүй юу? Одоо энэ ингээ ясуугаа. Одоо энэ яс мөн шүү дээ. Одоо энэ ясан дээ ингээд ясан. Одоо энэ ингээ яс байгаа мөртлөө энэ арда яс байгаа мөртлөө энэ чулуучлаарай. Энэ ингээ чулуутсан байгаа байхгүй юу? Тэр одоо энэ чулуусны гарахад бол ингээ алхаар ингээ зохиж ингээ юу яах вэ те? Яа гэм бол. Одоо энийг бол бид нар ингээ пакетлж авч яваад тэгээд боловсруулалтын лабораторид одоо ингээ маш нарийн багаж тоног төхөөрөмж ашиглаж гимтэхгүйгээр гимтэхгүйгээр хийдэг гэсэн. Нөгөө ясныхын доктортлынх нь нөгөө ясчин дотороо завсартай штэ нөх жижигхэн нөхтэй. Тэр нь ингээ харагдаж штэ.
тий. Энэ ясных нөхөн үү тий. Жохон ясны сэргэжилд орсон динозавр байж байгаа өөрхий. Энэ нөгөө гадразавроо тэгээд ногсоо шүтүүлэг гөрүүлээ сүүлний үе шүү дээ. Тийм Түрүүний нөгөө үзүүрт хоёул хардаг тий. Байна. Энэ одоо аль хэсгийн яс вэ? Энэ амар Энэ том бол яс. мөчний л ясан тий. Хөлийн чөмөг гэсэн үг тийм. Динозавр нь өөр бол нэлээд том битэл Тий. динозавраас харагдчихээн да. Одоо ингээл гой үлдсэн байж тээ одоо энэ. Одоо энэ чүмгийг идвэл одоо тэгээд бүр биен сайн билгүү те. Сая ингээл орж ирэл олцсон олдвор. Guys, дөнгөж сая орж ирэл булчинтай убагийн цуглуулсан олдвор. Одоо энийгээ би лабораторид аваачаад хоорон нэвлүүлнэ. Хэлбэр дүрсийг гаргаад тэгээд ДНК-ийг гаргаад тэгээд цоошинээр динозаврыг буцаж авчрах болно. Надад амжилт хүсээрэй. Одоо ДНК-г авах боломжгүй гэсэн. Гэтэ энэ яснаас ДНК авч болдгүй юм уу? Одоо наа чи ерөөсө чулуудсан гэдэг. Чулуудсан гэхээр Тэгэхээр хамаг эдээс юу гэдэг ямар бүх юмуд нь үгүй болсон гэсэн. А зүгээр тухайн амьтны зүгээр одоо юу гэдэг ясны одоо нэг хөвчлийн юм шафт яснууд одоо ийм яснууд дээр тий хийгдээд ингээ хүн зүсэлт хийгээд энэ амьтны эр юм за тэгээд насжилт а дээр нь энэ дотроос бол нөгөө нэг тухайн ясны одоо нөгөө уургийн кейс дотор байд юм. Тэднийг тодорхойлдог. Тэгээд үндсэндээ энэ амьтныг бол одоо юу гэдэг баг юм байсан бол баг зулцсан юм уу зулцгалаагүй өснө гэж тодорхойлох тийм судалгаа хийж байна. Ялангуяа ийм одоо чөмгөний ийм яснууд дээр маш их тийм судалгаа судалгаа хийдэг. Хасар их мэдээлэл байд юм тийм. Маш их мэдээлэл. Энэ дээр нөгөө ингээд булчингийн одоо энэ янз янзын суужс одоо энэ хоног одоо энэ ингээд байна те. Эдгээр болгон дээр чинь үндэслэгдээд ингээд ийм булчинтай байсан юм байна гэдгийг гаргаж. Одоо энэ ингээд шүрмсний одоо нэг юм юу л шүү дээ. Тэгээ ингээд хаанаас нь яаж булчин ажилдаг байсны те гэж гаргаж ирээд аль ясны илүү хөөгдсөн байна гэж те. Тэгээд одоо үндсэндээ тэр хөдөлгөөнийг бий болгодог гэсэн үг. Тэгэхээр ер нь бол тухайн үед амьдарч байсан үлэг гөрүүлүүд маань бол ялангуяа махын эзлэг гөрүүлүүд бол маш алмаг урдуу хөдөлгөөнтэй. Тэгээд хөнгөн одоо богинохоо хугацаанд маневр хийдэг. Одоо ялангуяа тэр тэмээ харуул маягийн үлэг гөрүүлүүд бол маш хурдан гүйдэг байсан. Тийм байна. Нөгөө ер нь тооцоогоор бол мөрний судалгаан дээр үндэслээд тооцоог харахад бол 60 км/цаг хүртэлдэг байсан баг гэсэн. Тийм. Усан болт чинь 40 км/цаг юу лээ. Усан болтоос хурдан. Одоо энэ ингээд тэр шигтэл одоо энэ газар энэ хавь одоо ингээд ерөөдөө ийм олдруулцтай гэсэн үг. Тэ ерөөсөө ингээл одоо бид нар бол одоо ингээл энэ орчмоор бол жил болго ирээл ингээл ирэл хийхтэл ерөөсөө дахиад шинэ юм олоод байдаг. Сая ч гэсэн мэдлээ ингээл ирээл энд ингээл. Тэгээ сая барыг би шинэ төрөл зүйл нээчгүй яа барыг санаандгүй. Ингээ ирээл шинэ юм олж байгаа шүү дээ. Ингээл яснууд бол маш илбэг. Гэтэ энэ бол бид нар ингээ нөгөө хөдлөгдгөө байхгүй ер нь бол. Яга хөдлөгдгөө гэх ингээд яг ингээд нөгөө судалгаа хийх тохиолдолд бол ингээд нөгөө малтлага илрүүлж үзээд тэгээд хооронд нь ингэж тэгээд хэр их ингээд талбай тархаж байна. Дээр нь ингээ үргэлжилж байна уу гэдгийг тодорхойлж өгж хөдлөгдөг байхгүй. Яна би сая тэндээс баахан яс хөдлөж тэр буцаа тавь. Яриач ийм бас өргөн газар нутган дээр ингээд бас байж идэг гэж бол бодоагүй ер нь бол. За ер нь бол төсөөлснөөс бүр гой санагдаж байна. Бүр нилээ догтлоо. Одоо бүр ингээд гоё юм хармаар санагдаж байна. Тэгээд явж баярлаа. Тэгээ өнөөдөр намайг ингээд бүлээж аваад санаандгүй явж агаад мөрхөж явж агаад ашгүй тантай таарч ингээд гоё яриа авлаа. Гоё юм үзлээ. Онгоосондоос энд ингэж хөрөлцөн ирээд энэ бас Монголын говийг тэ энэ гайхамшигыг мэдрүүлэх энэ сайхан ажлыг хийж бод баярлалаа. За амжилт хүсье. За баярлаа. За тэгэхээр guys бууж өглгүй тууштай байвал зорьсон зорилгодоо хүрдгийн жишээг та бүхэн яг одоо харж байна. Дөнгөж сая Монголын маань хамгийн гайхалтай газруудын нэг те одоо ЮНЕСКО Геопарк гэж бүртгүүлж байгаа гайхалтай газар ирээд ингээд бүр амаа ангаагаад вау гэж сууж байна. Би тэгтээ дотроо нэг ирэхээс өмнө төсөөлттэй байсан. Төсөөллийг маань хамаагүй давж чадлаа. Тэгээ яалчгүй булчинтай убаад аз таарч яг судалгаа хийдэг албан ёсны хүнтэй таарад нэлээд зөвлөгөө авлаа. Тэгээс бол ер нь бол ингэж зүгээр над шиг орж ирээл зүгээр бараг ингээ гараараа шахуу ингээ хүрээл ингээ хамаагүй ясмаас олдог. Тийм юу бол байхгүй. Тусгай судлаач нарыг тусгай төөрөмжөөр газрыг нь гэмтээлэхгүй, энэ тэнд нь оруулахгүйгээр ингээд тусгай аргаар л ажилдаг. Тэгээ guys ямарсан бүгдээр эртээ бүтгэлээд лайка дараарай. Тэгээд дараа юмсгэр уулзлаа. Түр баяртай guys. Би ч одоо яаж явах вэ ингээд? Яг унаа авахгүй шүү дээ. Хөөе. Улаанбаатар хаашаа вэ? Ингээ явдаг л хат. Үлэг гөрөлийн
урагдыг Вариг ертөнц дагаар хүн болов Өндгөн бүртээ